Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эртнээс идүүгээ. Монголын эзэнт гүрний хаад өөрийн их нутаг болон эзэлсэн улс хотуудын ард иргэдэд зориулан зоос мөнгийг их хэмжээгээр олон төрлөөр хэдэн зуун хотод алт мөнгө зис хүрлээр цутгуулж байсан нь одоо үлдэж хоцорчээ. Нутгийн хүмүүсийн зоос мөнгөний уламжлалыг даган ойролцоо стандартаар хэрэглэж дассан Монгол, Араб, Түрэг, Хятад хэл бичиг, шашин шүтлэг, хээ өгөлзийг тис өөрчлөлгүй хааны нэр, хүндэтгсэн нэр, хааны удмын тамга зэргийг нэмэн оруулж дэлдүүлэн гүйлгээнд гаргаж байв. Их хаад маань их даруй байж өөрсдийн нэрийг төдийлөн их дурддаггүй байжээ. Их Монгол улсын Чингис хааны мөнгөлсөн зис дирхам зоос Афганистаны Самарканд хотод дэлдүүлсэн цорын ганц агуу их Чингис хаан гэж бичжээ. Одоогоор цор ганцхан хувь мэдэгдэж байгаа. Их Монгол улсын Чингис хааны алтан динар зоос Афганистаны Газна хотод 1221 онд дэлдүүлсэн. Нүүрэн талд нь хаадын хаан агуу их Чингис хаан гэж бичжээ. Зоосны ард Аббасидийн 34 дахь халиф Аль-Насир Лидийн Аллахын нэрийг бичсэн. Хэдийгээр энэ хүн 1225 онд нас барсан боловч монголчууд тухайн газар орны хүмүүсийн сэтгэл санаанд тааруулан 1270-ад он хүртэл зоосон дээр нэрийг нь бичсээр байв. Их Монгол улсын өгөөдөө хааны алтан динар зоос бүгд найрамдах Хятад ард улсын Шинжааны Алмик хотод дэлдүүлсэн. Дээрээ хаан гэсэн үг бичээтэй. Зоосны ард Аббасидийн 34 дахь халиф Аль-Насир Лидийн Аллахын нэрийг бичсэн. Их Монгол улсын өгөөдөө хааны хүрэл фас зоос бүгд найрамдах Хятад ард улсын Шинжааны Эмил хотод дэлдүүлсэн. Өгөөдөө хааны дэгрээ тамгыг голдоо байрлуулсан. Их Монгол улсын Гүйг хааны мөнгөлсөн хүрэл дирхам зоос Дундад Аз дэлдүүлсэн хот тодорхойгүй. Нүүрэн талдаа Гүйг хаан гэж бичсэн. Ард талын бичиг тодорхойгүй. Одоогоор цор ганцхан хувь мэдэгдэж байгаа. Их Монгол улсын Гүйг хааны мөнгөн дирхам зоос Хар Хором хотод дэлдүүлсэн. Нүүрэн талдаа Гүйг хааны тамгыг хээтэд дүрсэлсэн. Томоор Аллах гэж бичсэн. Доороо Хором гэж Хар Хором хотын нэрийг монгол бичгээр бичсэн. Их Монгол улсын Мөн хааны мөнгөн дирхам зоос Хар Хором хотод дэлдүүлсэн. Хоёр талдаа Мөн хааны тамгатай зоос Сарайд дэлдүүлүү гэсэн араб бичгтэй Хором хотын Сарайд дэлдүүлүү гэж бичжээ. Их Монгол улсын Мөн хааны мөнгөн дирхам зоос Гүржийн Тифлис хотод 1253-аас 1254 онд дэлдүүлсэн. Мөнх тэнгэрийн хүчин дор их хаан мөнхийн нивэлэр гэж арабаар бичжээ. Их Монгол улсын Ариг бүх хааны мөнгөн дирхам зоос бүгд найрамдах Хятад ард улсын Шинжааны Эмил хотод дэлдүүлсэн. Нүүрэн талдаа Ариг бүх хааны тамгатай. Их Монгол улсын Ариг бүх хааны мөнгөн дирхам зоос Орсын албаны улсын Татарстаны Булгар хотод дэлдүүлсэн. Нүүрэн талдаа агуу их хаан Ариг бүх гэж бичжээ. Ард талд Ариг бүх хааны тамгатай. Их Монгол улсын мөнгөн зоос Хар Хором хотод дэлдэж байсан байж магадгүй гэж үздэг. Чингис хаанаас эхлэн Хувлай хаан хүртэлх их хаад Хятад хэлд ард түмнүүдэд зориулж Дачао Томбао хэмээх зоосыг дэлдүүлж байсан. Их Монгол улсын тухайн үеийн Хятад нэр нь Дачао байсан. Томбао нь гүйлгээний мөнгө гэсэн утгатай. Их Монгол улсын Хувлай хааны хүрэл зоос Хар Хором хотод дэлдэж байсан байж магадгүй гэж үздэг. Монгол их хаад тан, сүм, алтан үсийн зооснуудыг хуулбарлан дахин зутгуулж байсан байна. Эдгээр зооснууд бичгийн хэлбэр, зутгсан чанар, хэмжээгээрээ их зоосноосоо ялгардаг. Их хаадын үеийн сүүл зүчийн улсын эхэн үеийн мөнгөн дирхам зоос Казахстаны Жент хотод дэлдүүлсэн. Их Монгол улсаас зүчийн улс байгуулагдах хугацаанд хамгийн эхэлж дэлдүүлж байсан зоос Зоосны ард Абидасын 34 дахь халиф Аль-Насир Лидийн Аллахын нэрийг бичсэн. Зүчийн улсын Бэрх хааны мөнгөн дирхам зоос Орсын албаны улсын Крим хотод дэлдүүлсэн. Нүүрэн талдаа Бэрх хааны тамгатай тойрсон ирмэгт гарахчин үхэржилдээ азтай байх болтугай гэж арабаар бичжээ. Цагаадаа улсын Хайдуу хааны мөнгөн дирхам зоос Хааны их ордод дэлдүүлсэн Хайдуу хааны хүндэлтэй дэгрээ тамгатай зис зоос
Цагаатайн улсын Баянгуул хааны мөнгөн динар зоос. Казахстаны Отрар хотод дэлдүүлсэн нүүрэн талдаа доод хэсэгт нь Дува хааны тамганы хажууд дөрвөлжин бичгээр бичжээ. Илхадын улсын Ринчендорж хааны алтан динар зоос. Иран дэлдүүлсэн хот тодорхойгүй. Нүүрэн талдаа хааны нэрээр Ринчендоржийн дэлдүүлсэн ариун алтан гэж бичжээ. Илхадын улсын Газан хааны алтан динар зоос. Ираны Шираз хотод 1314-өөс 1315 онд дэлдүүлсэн нүүрэн талдаа 3 бичгээр бичсэн. Монгол бичгээр Тэнгэрийн хүчин дор Газаны дэлдүүлсэн гэж бичжээ. Их Юан улсын Хайсан хүлэг хааны хүрэл арвтын зоос. Бүгд найрамдах Хятад ард улсын нутагт 1310-аас 1311 онд зутгсан дээр Да Юан Том Бао буюу Их Юаны гүйлгээний зоос гэсэн утгатай бичээстэй. Их Юан улсын Тогоон төмөр хааны хүрэл арвтын зоос. Бүгд найрамдах Хятад ард улсын нутагт 1358 онд зутгсан Зизин Том Бао буюу Тогоон төмрийн гүйлгээний мөнгө гэсэн утгатай. Ард нь оныг нь дөрвөлжин үсгээр бичсэн. Зүүн гарын хаант улсын Цэвэнгравдан хааны Зис Пүл зоос. Бүгд найрамдах Хятад ард улсын Шинжааны Яркент хотод дэлдүүлсэн. Он тодорхойгүй. Нүүрэн талд Цэвэн хунтайж гэж бичсэн. Ард талд Яркиндад дэлдүүлв гэсэн бичгтэй. Зүүн гарын хаант улсын Галан цэрэн хааны Зис Пүл зоос. Бүгд найрамдах Хятад ард улсын Шинжааны Яркент хотод дэлдүүлсэн. Он тодорхойгүй. Нүүрэн талд Галан цэрэн гэж бичсэн. Ард талд Яркендад дэлдүүлв гэсэн бичгтэй. 1911 оноос өмнөх Монгол улсын мөнгөн тэмдэгт 18 дугаар зууны сүүлч үеэс Монголын сүм хийдийн жасууд тус тусдаа бие даасан томоохон аж ахуй болон өргөжөж ард олноос өргөл барьц татвар хураамжаар авсан их хэмжээний эд хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулж байсан ба сүм хийдийг санхүүжүүлэхээс гадна худалдаа наймаа хийж ард иргэдэд мөнгө болон хэрэгцээт барааг нь хүүтэ зээлдүүлэх мөнгө хүлэх болсон байна. Энэ зорилгоор сүм хийдүүд орон нутгийн чанартай тийз, сангийн тэмдэг зэд химээх цаасан мөнгөн тэмдэгтийг гаргаж байсан нь зарим баримт идүүгээ үлджээ. Их сангийн тийз химээх мөнгөн тэмдэгт хуучнаар Чин сүзэгт Номун хааны хүрээ, одоогийн Баянхонгор аймгийн Галууд сум, Гэгээний сангаас өөрийн харьяат шавийн нутагт гүйлэхээр 1 шар цай, 10 шар цай гэсэн 2 янзын үнэлгээтэй гаргажээ. Дэвсгэртийн гол хэсэгт монгол бичгээр их сангийн тийз, түүний баруун гар талд 1 шар цай гэж бичиж, дөрвөлжин эхмэл үсэг бүхий тамгадарж баталгаажуулсан байна. Хүрээний их сангийн тэмдэгт химээх мөнгөн тэмдэгт. Энэ мөнгөн тэмдэгтийг 1873 онд Богд Жавзан дам хотогтын шавьд гүйлгэхээр хүрээний их сангаас 300 болон 5,000 зоосны гэсэн 2 янзын үнэлгээтэй гаргасан бөгөөд дэвсгэртийн дээд хэсэгт хүрээний их сангийн тэмдэгт гэж монгол бичгээр бичиж, түүний дор 1-р мөрөнд 2511-р тоонд 2-р мөрөнд нийлүүлж өгөх 300 зоос, 3-р мөрөнд усан дахиа жилийн хулган сарын шинийн 3 гэж бичсэн байна. Уг дэвсгэрт дээр үндсэн 4 хяналтын 2 тамга дардаг байжээ. Зэд химээх мөнгөн тэмдэгт хуучнаар ялгуулсан хутагтын шавь одоогийн Завхан аймгийн Идэр сумд хэрэглэхээр хутагтын сангаас 1, 3, 5, 10, 50, 10 гэсэн 6 янзын үнэлгээтэй гаргасан байна. Одоогоор зөвхөн 50 зэдийн үнэлгээ бүхий мөнгөн тэмдэгт нь олцсон бөгөөд уг дэвсгэрт дээр бэлэгдлийн хээ дүрсийг барлаж 2 тамга дарж баталгаажуулжээ. 5 хүн химээх мөнгөн тэмдэгт хуучнаар ламын гэгээний хүрээ одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэ цогц суманд гэгээний сангаас гаргасан бөгөөд төвд хятад манж бичгээр цагийн үр цаазын үндэс 5 хүн гэж бичээд 3 тамга даржээ. Богд хаант Монгол улсын мөнгөн тэмдэгт. Богд хаант Монгол улсын засгийн газраас 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20 хүртэл 6 сарын хугацаатай 6% хүүтэйгээр 10, 25, 50, 100 долларын үнэлгээтэй монгол, орос, англи хэл дээр бичиж гаргажээ. Энэ мөнгөн тэмдэгтийг малаар баталгаажуулж, баг болзоот гэж нэрлэн 10 доллар дээр хоньны, 25 доллар дээр үхрийн, 50 доллар морины, 100 доллар дээр тэмээний зурагтай хэвлсэн байна. Дэвсгэртүүдийн нүүрэн талд Монгол улсын сангаас олноо өргөгдсөний 11 оны 10-р сарын 20 хүртэл хугацаагаар гаргасан бөгөөд 100%-аас 6% хүү үржүүлж бүхий
Баг болзоот баталгааны тэмдэг гэж бичин сангийн яамны тэргүүн сайдын гарын тийз дарж, мөн яамны зөвлөх түшмэл гарын үсэг зурж, ард талд нь сангийн яамны баталгааны тамга гэсэн үг бүхий сонирхолтой даржээ. Монгол Улсын 1921 оны мөнгөн тэмдэгт 1921 оны ардын хувьсгалын дараа Шинэ засгийн газрын санаачлагаар 50 цент, 1, 3, 5, 10, 25 долларын дэвсгэртээр Монгол англи хэл дээр бичиж тухайн үеийн зөвлөлт Орос улсад хэвлүүлжээ. Энэ мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд Монгол Улсын хүүгийн мөнгөн тэмдэгт цаас Монгол Улсын 11-р оны хэвлэн гаргаваа. Төв хэсэгт нь Улсын хүүгийн бэлэн мөнгөөр баталмаа. Доод хэсэгт сангийн яамны тэргүүн сайд Данзан хүүгийн ярав даваа гэж бичсэн байна. Данзангийн доллар хэмээх энэхүү мөнгөн тэмдэгт нь гүйлгээнд гараагүй болно. Бүгд найрамдах Монгол ард улсын 1925 оны мөнгөн тэмдэгт 1924 онд батлагдсан анх дугаар үндсэн хуулийн соём сүлттэй Монгол Улсээр хэвлэн 1925 оны 2 дугаар сарын 9-нд 1, 2, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэртээр гаргажээ. Бүгд найрамдах Монгол ард улсын 1939 оны мөнгөн тэмдэгт 1939 оны энэ мөнгөн тэмдэгт дээр бүгд найрамдах Монгол ард улс гэж улсын нэрийг анхудаа бичиж ардын хувьсгалын удирдагч Сүхбаатарын хүрэг зурагтайгаар 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэртээр гаргажээ. Бүгд найрамдах Монгол ард улсын 1941 оны мөнгөн тэмдэгт 1940 онд үндсэн хууль батлагдаж, төрийн сүлд өөрчлөгдөж, улсын аль биесны бичиг кирилл үсэгт шилжсэн тул 1941 онд 1, 3, 5, 10, 25, 50, 10 төгрөгийн дэвсгэртээр шинжилэн гаргажээ. Бүгд найрамдах Монгол ард улсын 1955 оны мөнгөн тэмдэгт 1954 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкыг улсын банк болгон өөрчилсөнтэй холбогдуулж 1955 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэртүүд хэвлэн гаргажээ. Энэ оны мөнгөн тэмдэгт нь бүгд кирилл бичгтэй болон нууцлалын усан хээтэй гарсан байна. Бүгд найрамдах Монгол ард улсын 1966-аас 1983 оны мөнгөн тэмдэгт 1960 онд үндсэн хууль шинжлэгдснээр 1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж 1981 онд 20 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд анх удаа оруулж мөн онд 5, 10, 50, 100 төгрөгийг 1983 онд 1, 3 төгрөгийг дахин хэвлсэн байна. Монгол Улсын 1993 оноос хойших мөнгөн тэмдэгтүүд 1992 оны шинэ үндсэн хуулийн дагуу улсын нэр өөрчлөгдсөн тул 1993 онд 1, 5, 10, 20, 50, 100, 500 мянган төгрөгийн дэвсгэртүүд 1994 онд 5,000 төгрөг, 1995 онд 10,000 төгрөг, 2006 онд 20,000 төгрөгийн дэвсгэртүүд тус гаргажээ. Загвар онцгой дугаартай болон алдаатай мөнгөн тэмдэгтүүд Монгол Улсын гүйлгээний зооссон мөнгө 1925-аас 2001 он 1925 оны гүйлгээний зоос 1937 оны гүйлгээний зоос 1945 оны гүйлгээний зоос 1959 оны гүйлгээний зоос 1970 1977 1980 1981 оны гүйлгээний зоос 1994 2001 оны гүйлгээний зоос Монгол Улсын дурсгалын зоос 1971 онд Монгол Улсын дурсгалын анхны зоос гарснаас хойш идүүгээ хүртэл 560 гаруй түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, ховор ан амтан, олимп, спортын тэмцээн, бэлгийн тооллын жил зэрэг сэдвт алт мөнгө, цагаан алт, никель, гуйл зэрэг металлаар гарсан байна. Монгол Улсын дурсгалын зооснууд нь олон улсын болон дэлхийн зоосны үзэсгэлэнгүүдээс удаа шилдгээр шалгарч гадаад дотоодын зоос цуглуулагчдын анхаарлыг татаж эрэлт хэрэгцээ нь өсөж байна. Бүгд найрамдах Монгол ард улсын өрийн бичиг, вексель, зээллэг, облигац. Тухайн цаг үеийн эдийн засгийн чадварыг сайжруулах үүднээс нийт улс ардын дунд болзолт өрийн бичиг, вексель гаргаж байсан юм. Бүгд найрамдах Монгол ард улсын хувьд эдийн засгийн яаралтай хэрэгцээг хангах шаардлагын улмаас 5 жилийн төлөвлөгөөт өрийн бичгүүдээс гадна улсыг батлан хамгаалах үйлсэд зориулан зээллэхүүд облигац гаргаж байсан юм.